За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр манай Ээлжит Market Overview маань эхэлж байна. За өнөөдөр манай MFT Forex-оос зарласан live trading competition-ы бүртгэлийн сүүлийн өдөр шөнө 12 цаг болохоос өмнө бүртгэлээ хийлгэж амжих ёстой. За хэрхэн яаж бүртгүүлэх вэ гэхээр motforex.com-дор бүртгэлгүй бол бүртгэл үүсгэн. Бүртгэлтэй бол логин хийгээд тэгээд live trading competition гэсэн дансыг үүсгэх ёстой байгаа. За тэгээд дансандаа $100 депозит хийснээрээ тэмцээнд оролцох хэрэгтэй болно. За тэгээд арилжаа бол маргааш өглөө зах зээл нэгтгэхээр эхлэх юм. За тэгээд 100 сая төгрөгийн шагналын сантай дансаа хэр сайн өсгөж чадсанараа байр эзлэн. Нэгдүгээрээр 50 сая, хоёрдугаараар 20 сая өглөө гэх мэтчлэн ингээд шагналуудыг авах юм аа. Энэ бол Монголд урд өмнө нь хизээч байгаагүй хамгийн өндөр шагналын сантай юм тэмцээн болж байгаа шүү. За өнгөрсөн 7 хоногийн ханшийн байдал ер нь бол таамагласан дагуу явсан. За өнгөрсөн 7 хоногт нэг сүйдтэй айхтар олон мэдээ гараагүй. За мөн өнгөрсөн 7 хоногийн нэгдүгээр өдөр бол Америкт Memorial Day гэдэг амралтын өдөр байсан. Тэгэхээр богинохон 7 хоног байсан гэж хэлж болно. За тэгэд алтны хөдөлгөөнийг эхлээд хэдүүлээ ярилцъя. За өнгөрсөн 5 дахь өдөр болохоор Core PCE Price Index гэдэг мэдээ гарсан. Тэр Core PCE Price Index гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь бол төв банкны яг инфляцийг гол одоо хэмжээд байгаа хэмжүүр нь. За энэ хэмжүүр бол сүүлийн 5-6 сарын турш яг 2.8% гэдэг тоон дээр бол гарсаар байлаа. Тэгээд сая 5 дахь өдөр яг энэ мэдээ 2.8% гарахад ханш бол эхлээд энийг бол эерэг гэж хүлээж авсан. Инфляц бол бага байна гэж хүлээж авсан боловч яг өдрийн төгсгөлөөр бол бүтэн уналтыг үзүүлээд нэг гэсэндээ бол юу гэлтэхэд байна гэхээр зах зээл инфляц буурахгүй байгаад нь санаа зовж байна гэдгийг харуулж байна, тийм ээ. За тэгээд дараа 7 хоногт бол бид нар non-farm payroll мэдээ байгаа. За тэгээд тэрний дараагийн 7 хоногт бол CPI мэдээ гэх мэтчлээ ингээд бас том мэдээнүүд ингээд ирж байна. За тэгээд энэ сарын одоо CPI, за non-farm payroll мэдээ бол маш чухал. Яагаад тэгэхээр нөгөө төв банк бодлогын хүүгээ ер нь энэ жилдээ өсөх юм уу? Биш ээ. Уучлаарай, бууруулах юм уу, үгүй юм уу? За ер нь баг өсөх юм уу гэдэг тэр одоо агуулгыг бол биднэрт өгнө. Тэгэхээр хэрвээ CPI өндөр гараад өнгөрсөн одоо сарын чинь 3.4% гарлуу та тий. Тэгээ 3.4%-аас өндөр гараад ирэх юм бол ер нь аюулын харамт дэлдэж байгаа юм байна. Ер нь бол ингээд одоо төв банк бодлогын хүүг бол бууруулахгүй нэ. Хэрвээ тэгэх юм бол яг уу доллар индекс өснө, алт унана. За тэгээд индексүүд уран гэх мэтчлэн тий. Алтны ерөөсөө энэ жилийн энэ айхтар өсөлт чинь ерөөсөө л төв банк бодлогын хүүгээ бууруулна. Бүр энэ жил 6 удаа бууруулна гэсэн хүлээлтэн дээр өссөн өсөлт шүү дээ. Тэгэхээр тэр худлаа болох юм бол алт бол унана. Ийм өндөр үнэтэй байх ямар шалтгаангүй болчихно гэсэн үг тийм ээ. За тэгээд алтыг өнгөрсөн 7 хоногт юу гэж шинжилсэн бэ гэхээр ер нь бол энд явж ирсэн шүү дээ тий. Буцаад pullback орж ирэх юм бол уналт хараарай гэж тий. Pullback-ын дээр short харилцаа хараарай гэж. За key level бол 2325. За энэ 2325-аас доошоо унах юм бол 2275 80 хавцаа гэж хэлж ирсэн тийм ээ. За тэгээд алтуул энэ 7 хоногт дээшээ pullback хийчихэд буцаж унаад гэхдээ өнгөрсөн 7 хоногийн low-ыг бол эвдэж чадаагүй. За нэг ийм range-нд бол орсон байдалтай хөдөлж байна, хөдөлгөөнтэй байна. Тэгэхээр цаашид яах юм бэ гэхээр хэрвээ ер нь бол яах вэ? Уналт эхэлж гисэн тийм market structure эвдэрсэн богино хугацаанд бол уналтын тренд рүү бол орчихсон. Тэгэхээр нэг уналтын тренд орж ирээд за ингээд хоёр дахь одоо давлгаа буюу засвар хөдөлгөөн орж ирээд за тэгээд одоо ингээд уналтын давлгаа орж ирэх боломж бол мэдээж байгаа. За урд өмнө ч гэсэндээ нэг уналт орж ирээд засвар хөдөлгөөн яваад дараа чи уналт бол орж ирж ирсэн байна. Тэгэхээр мөн ялгаагүй адилхан уналт орж ирэх боломжтой. Ерөн тэр магадлал бол өндөр. За тэгээд ер нь юу харж арилжих вэ? Яаж
ер нь арилцсан бол зүгээр байсан бэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр ханш болвол за ингээд уналт явсны дараа засвар хөдөлгөөн орж ирээд эндээс хүчтэй унсан шүү дээ, тийм ээ. Тэгвэл хэрвээ бид нар эндээс swing high swing low гэд Fibonacci-г татаад үзсэн болвол за энэ 70.2 болон 78.6 гэдэг ер нь бол уналтын үед бол сell орох боломжтой төвшин байдаг. Энэ төвшин дээр бол ханш хурж ирсэн. За тэгээд шорт арилжааны их бүрэн боломж гарч ирсэн. Би ч өөрөө нэг 2353 хавцаанаас шорт арилжаанд ороод за энэ доор ер нь 2324 хавцаа ашгаа аваад гарсан байдаг. За тэгээд мөн дахиад засвар хөдөлгөөн орж ирээд энэ уналтыг бол бүрэн нөхсний дараа энэ чинь нөгөө мэдээ гарсан шүү дээ. Core PCE price index тэрний дараа бол бүрэн уналт орж ирсэн, тийм ээ. Тэгэхээр за хэрвээ үнэхээр айхтар засвар хөдөлгөөн явах юм бол дахиад эндээс бид нэр Fibonacci татаж болно. Тэ? Дахиад эндээс Fibonacci татаад за 2350 хавцаанаас шорт арилж орё гэж төлөвлөж болно. Гэхдээ миний харж байгаагаар л энэ удаагийн засвар хөдөлгөөн энэ өмнөх засвар хөдөлгөөн шиг юм том буюу урт явахгүй болов уу? Хэрвээ засвар хөдөлгөөн хийх юм бол за энэ Fibonacci 50 хүртэл яваад ер нь 2340 хавцаанаас ингээд уналт орж ирээд энэ барьж исэн supportыг доошоо эвдчихэд тэгээд нэг ийм уналт ороод ирчих болов гэж. Тэгэхээр энэ уналт бол нэг 2290 за 2300 2285 гээд уналт явах болов гэж бодож байна. Тэгээд яагаад би бас энэ уналт явна гэж алтан дээр хараад байгаа юм бэ гэхээр доллар индексийг бас бид нэр ажиглах харах хэрэгтэй. Доллар индекс дээр би нөгөө ярьжсэн шүү дээ. За энд ийм өсөлтийн channel байгаад байгаа гэж тэ. Энэ өсөлтийн channel бол 23 оны 12 сарын 28-наас эхлээд явсан өсөлтийн channel. За өсөж унаж явж байхдаа дандаа higher low хийгээд барьж исэн. Тэгэхээр энэ бол доошоо энэ channel задраад мөн энд байгаа support 104 доошоо задраад market structure break хийгээд ханш lower low хийтэл энийг бид нэр bearish гэж юусоо харахгүй. Харин эсэргээрээ ингээд channel дагсан өсөлтийн хөдөлгөөн үргэлжлээд явах ийм bullish байдал бол харин харагдаж байгаа шүү. За тийм учраас ер нь бол энэ алтыг бол би унана гэж хараад байгаа. Доллар индекстэйгээ бас хоршуулж үзээд за дээрэс нь суур учир шалтгаан байна. Тийм ээ. За доллар индексийг нэгэнт ярьсан. Хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт бас crude oil-ыг бол ярьж ирсэн те. Crude oil-ыг ярихдаа юу гэж ярьж ирсэн бэ гэхээр за ханш дээшээ ингэж гарч ирээд за тэгээд энэ нэг төвшин байсан те. Энэ төвшин. Юу гэж ярьсан гэхээр хэрвээ ханш доошоо дахиад нэг fake out хийгээд доошоо дахиж нэг унаад те. Тэгээд энэ өмнөх ловыг хамах юм бол long арилж харж болж байна гэдэг. За тэрний дараа дахиад дээшээ өсөөд энэ төвшнийг дээшээ нэвтлээд pullback жижиг цагийн pullback хийх юм бол дахиад дээшээ higher high хийхээр арилж харж болж байна гэж те. За тэгээд энэ арилжаа бол ер нь амжилттай явсан. Харин ханш үргэлжлээд ингээд өсөлт явахын оронд бол буцаад fake out хийгээд унаад ороод ирсэн. Тэгэхээр газрын тос ч гэсэндээ ерөнхийдөө нэг энэ range-ын дотор бол за баг сар гарам одоо ингээд хөдөлгөөн хийчлээ. Тэгэхээр яг уу би бол цаашид oil-ыг бол зүгээр харцсан байдалтай бай гэж харж байна. Яг арилжаа хийхэд бас тэмч тохиромжтой ханшийн байдал бол харагдахгүй байгаад нь. Ягаад тэгэхээр за энд олон удаа одоо range хөдөлгөөн явчихсан тий. За доороос одоо buy орё гэх юм бол өмнө нь маш олон удаа магадгүй одоо buyer-удад сэтэл өгч жагаад энэ удаа trap хийгээд доошоо унчиж болно. Тэгэхээр энэ бол аюултай. Short арилжаанд орё гэхээр дахиад дээшээ өсөх одоо range-ийн орон зай бас байгаад байдаг. Тэгэхээр илүү одоо
ойлгомжтой дүр зураг гаргалаад нэг бол overflow хийгээд унах тийшээ хандаад эсвэл higher high хийгээд тэрийгэ бариад явсны дараа л oil дээр сонирхол өгвөл зүгээр юм болов гэж харагдаж байгаа шүү. За доллар индекс ярьсных хэдүүлээ евро доллар GBP USD тэгээд доллар хослуудаа бас яриа. За евро доллар дээр юу болсон бэ гэхээр би хэлжсэн те хэдийгээр их гой ууг нь буулж харагдаад байна. Яг ингээд ийм буул паттерн ингээд сэтгэлцсэн тэгснээ жижиг цагийн буулж паттерн хийж байгаа юм шиг. Гэхдээ доллар индекс ч унаж ирэхгүй бол евро доллар энэ буулж байдлыг цаашид өсгөнө гэдэг бол хэцүү. За тэгээд ялангуяа доллар индекс тэр чаналаас гарч ирэхгүй бол евро доллар дахиад энэ хай дээрээсээ л эргээд унах магадaltaй шүү гэд хэлжсэн. Тэгээд одоо энэ болвол ойлгомжтой clear одоо resistance болчлоо л доо. Энэ 109 гэдэг төвшин тийм ээ 109. Тэгээд эргүүлээд бас ингээ харахаар одоо энэ ингээд bearish pattern болж байгаа дүр зураг харагдаж байна. Нэг ийм bearish pattern юм да. Тэгэхээр доллар индекс үргэлжлээд өсөөд эхлэх юм бол ер нь евро доллар энэ bearish pattern-аас доошоо гараад за энд бол market structure break хийгээд тэгээд үргэлжлээд дахиад энэ low-ыг шалгах ийм уналтын хөдөлгөөн л орж ирэх болж байна. 106 гэж харагдаад байна. Тэгэхээр дараа 7 хоногт гарах нөгөө CPI мэдээ, за non-farm payroll мэдээнүүд бол энийг хөдөлгөнө. За хэрвээ энэ уналтын speed line руу явна гэх юм бол бүр 1.05 руу ч гэсэн явах боломжтой. За харин тэрний дараа евро доллар бүр юм их том bullish pattern бол гаргаж магадгүй дүр зураг гэж. Окей. За GBP USD дээр би орой дээрээс нь short арилжаанд орох саналыг бол гаргасан. За тэгээд за юу гэж хэлжсэн бэ гэхээр pound-ing CPI бол өндөр гараад за тэгээд pound бол өссөн. Гэхдээ доллар индекс хүчтэй байгаад унахгүй байгаад гэх юм бол харин энэ pound-ing өсөлтийг зарах боломж гарч ирж байна гэж хэлжсэн те. За тэгээд энэ bearish pattern-ы орой дээрээс за 1.27.90 рүү short арилж нь орол зүгээр гэж хэлжсэн. Тэгээд яг энэ орой хүрээд bearish pattern орой хүрээд сайхан унсан. За уналт яваад энэ key level хүртэл хурж ирээд өмнөх rejection дараагийн support тийм ээ. Энэ key level хүртэл хурж ирээд за тэгээд энэ key level-ыг бол харин доошоо эвдэж чадаагүй байдалтай байж байна. Ингээд support үрчсэн байдалтай. Тэгэхээр цаашид одоо GBP USD унахын тулд яах вэ гэхээр энэ bearish pattern доошоо эвдрээд тэгвэл давхар энэ key level эвдрээд за энэ key level нь өөрөө богино цагийн market structure болчихно. Тэгэх юм бол хааш үргэлжлээд доошоо 1.25 20 ямар ч байсан унах боломж бол байгаа. За тэгээ жижиг цагийн график руу шилжүүлээд харах юм бол энэ pullback нь өөрөө бас жижиг цагийн одоо bearish pattern ч болохоор харагдаж шүү дээ. Энэ тэгэхээр маргааш зах зээл нэгдээд ер нь ямар хөө хөдөлгөөн их нөө харж байгаад за болж игэл 5 дахь өдрийн хай дээр сэл орвол зүгээр эсвэл доошоо breakout хүлээж жагаад арилжаанд орж болчихно. Ийм хоёр сонголттой. Би бол өнгөрсөн 7 хоногт гаргасан миний таамаг бол хэвэндээ байгаа. Ер нь энэ доллар индекс эсрэг хослууд бол унаа гэдгийг бол харж байгаа. За Австрали доллар, Киви доллартай та нар маань өөрсдөө дүн шинжилгээгээ хийж чинь биз. За үргэлжлүүлээд за USD/JPY-ийн талаар ярив. USD/JPY дээр өнгөрсөн 7 хоногт та бүхэнд бол long арилжааны саналыг өгсөн.
За бүр их ойлгомжтой аятайхан явчихсан шүү. Тэгэд ямар санал өгч ирсэн бэ гэхээр за ханшиг эн чинь нөгөө доллар индекстэйгээ ялгаагүй их сайхан өсөлтийн channel ингээл дагаад өсөд байгаа шүү дээ. Тэгж жагаал нэг dip хийж унчаал буцаж өсөөл тэгэд энэ high 156.75-ыг ханш дээшээс сэтлээд эргэж буцаж шалгаад барих юм бол long арилжаанд орж болж байна гэж хэлжсэн те. Тэгэхээр ханшийн байдал юу хийсэн бэ харъя. За зах зээл нэгдсэн 23-нд 23 гинэ. Тийм 23 нэгдсэн. За тэгээд ханш эргэж буцаж энэ key level-ээ шалгахдаа маш гоё юм бүр цэвэрхэн юм жижиг цагийн булш паттерныг гаргасан. За тэгээд тэрнээс хойш бол ханш дэш үргэлжлээд өссөн. За тэгээд нэг 100 pip гаруй сайхан хөдөлгөөн хийгээд тэгээд нөгөө мэдээгээр доошоо унаад ороод ирсэн байна. Аав нь завгүй байна. Мэдээгээр доошоо унаад ороод ирсэн. За тэгээд ханш консолидейт хийж ер нь энэ суппортоо бол маш сайн хамгаалсан байна. Өмнөх rejectionтэй энэ 7 хоногийн хамгийн гол сонирхлын түвшин байсан. Тэгээд шилжилж гарчаад эргэж буцаа шалгаад тэгээд дэше өссөн. Нэгснэ бидний long арилж онох хэрэгтэй байсан цэг. За энийг ханш ахин дахин price action бол маш сайн хамгаалсан байна. Тэгэхээр энийг бол дахиад үргэлжлээд дэше яваад энэ high гэвдээд higher high хийгээд явах нэ л гэж үзнэ. Тэгэхээр би бол long swing арилж байгаа бол барьсаар байгаа. Тэгээ манай MOT Forex дээр нэг бас сайхан давуу тал байдаг нь бол swap free буюу ямар ч swap-гүй дансны төрөл байдаг. За мэдээж swap-гүй данс учраас жоохон spread бол өндөр. А гэхдээ яг ийм одоо би чинь бүр 153-аас хойш барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм удаан барьж байгаа арилжаанд бол тэр spread бол нэг амар хамаа байхгүй. Ер нь бол swap төлбөр байхгүйгээр ингээд хүссэн цагаараа арилж байгаа барина гэдэг бол их сайхан зүйл. Тэгэхээр би бол USD/JPY дахиад 160 хүртэл бол барих сонирхолтой байгаа. Мэдээж яг дараа 7 хоног гарах мэдээнүүд доллар индекстэй холбоотой ослуудыг савуулна. Гэхдээ тэрэнд бол нэг санаа зовхгүй байна. Өөрийнхөө гаргасан шинжилгээ бас суур дүн шинжилгээнд бол ер нь ихтгэлтэй байгаа. Инфляц бол буурах болоогүй. Дээрээс нь Төв банк бодлогын хүүгээ хасах бол болоогүй гэж бол би хувьдаа үзсээр байгаа. За индексүүдийн талаар ярина. Nasdaq дээр бүр яг одоо миний хэлсэн дүр зураглал маш сайхан явсан. За Nasdaq энэ бас их сонирхолтой хөдөлгөөнийг хийсэн. За юу болсон бэ гэхээр ханш бол өнгөрсөн 7 хоногт хүчтэй унсан. Тэгчээд эргэж буцаад бүтэн бараг recovery хийгээд гараад ирсэн. Тэгээд нэгд өдөр ханш маань хаалттай байсан шүү дээ. Тэгээд ханш consolidate хийж ирэхдээ одоо энэ ийм паттерн бол ахин дахин харагддаг. Би та нарт олон дахин хэлдэг тийм ээ. Дээрээ 3 оройтой яг ингээд төгс 3 орой хийсэн байгаас 1 2 3. За тэгээд ийм bearish pattern хийгээд доошоо унаад эргэж буцаж шалгаад за тэр цагаас хойш бол ерөөсөө тасралтгүй уналт үргэлжлээд явсан. Унаал pullback хийгээл, унаал pullback хийгээд маш хүчтэй унсан. За тэгээд харин өдрийн төгсгөл рүү яг 5 дахь өдрийн шөнө одоо зах зээл хаагдахаас өмнө бол ийм хүчтэй өсөлт орж ирсэн. Энэ бол ерөнхийдөө жоохон одоо seller exhaustion гэж ярьдаг. Зарлалтууд бол ядарсан. За тэгээд захиалга хамах үйл явц боллоо л гэж харсан. За мөн ялгаагүй өнгөрсөн 7 хоног Nasdaq юу гэж хэлж ирсэн бэ гэхээр за эндээс дээшээ жоохон high хийвэл хийгээд эсвэл эндээс double top хийх юм бол үргэлжилж унаад ханш өмнөх энэ rejection level 18400 бол шалгах байхаа гэдгийг хэлж ирсэн. За ямар ч байсан ханш бол хүчтэй унаж хурж ирээд шалгасан. За тэгээд энэ уналтууд дээр бас ямар одоо арилжааны боломжууд байна вэ гэд хэрвээ бид нар харсан бол за энд бол жишээ нь Fibonacci
татаад pullback дээрээс нэгэнт л энд ингээл унаж нэг market structure break хийж буцаж pullback хийгээд шалгахтай bearish pattern хийчээд за тэрнээс унсан pullback-нэр бол бид нэр ер нь short арилжаал харж явна шүү дээ тийм ээ. Тэгэхэд бол ингээд Fibonacci level-үүд дээр бол сайхан pullback өгөөд явж исэн байна. Эднэр дээрээс эндээс бол ингээд бүрэн short арилжаанд ороод явах боломжтой байсан харагдаж байна. За энд бол мөн л ялгаа Fibonacci 50 61.8. За мөн доошоо дахиад swing low swing high хараа Fibonacci 70.2 гэдэг. Тэгээ залуус маань яг ямар алдаа гаргаад байна вэ гэхээр ханш унаад өссний дараа одоо эндээс ч юм уу buy арилжаанд орох эсвэл за эндээс sell арилжаанд орох гэдэг юм уу иймэрхүү алдаанууд жоохон гаргаад байлаа. Тэгэхээр ер нь бол ханш нэлээд хүчтэй унсны дараа бол pullback орж ийн. Тэгэхээр pullback-ийг хүлээж аваад pullback-ын дээрээс бол short арилжаанд орох нь бол маш зөв юм. За одоо харин Nasdaq дээр яг үнэндээ бол шийдвэргүй байдал харагдаж байна. Шийдвэргүй байдал. За ямар ч байсан энэ нэг тренд явж ирсэн шүү дээ. Энд унснаас хойш дандаа higher low хийж явсан. Энэ өсөлтийн тренд бүрэн дүүрэн дууссан. Бүрэн дүүрэн дуусаад уналт бол орж ирсэн. За тэгэхээр яг бид нар за хэдүүлээ энийг ойлгохын тулд 7 хоногийн графика гаргаад candlestick-ийг харчих. За 7 хоногийн графикийг харах юм бол нэгсэн дараа 1 2 3 4 5 7 хоног дараалж өсчөөд 1 7 хоног унсан байна те. Тэгэхээр энэ уналтын одоо лаанууд үргэлжлээд ингээд унах уу гэдэг бол бас сонирхолтой. Тэгэхээр энийг юугаар бид нар харах вэ гэхээр за урт хугацаанд хугацааны зураглалаа ингээ харахаар нэг юмрхүү. За дараа 7 хоногийн мэдээл юу н шийдэх юм байна да. Дараа 7 хоногийн мэдээ шийдэн. Тэгэхээр энийг бид нэг давлгаа гэд үзчих хэрэгтэй. Нэг 7 хоногийн уналтын одоо candlestick баг штэ. Энэ нь бол өөрөө ингээд нэг уналтын давлгаа байжээ гэж үзье. За тэгвэл энэ уналтын давлгаа шууд Fibonacci 0.5 хүртэл буцаад өсчихсөн тийм ээ. Энэ seller exhaustion энэ захиалга хамах энэ үйл явц бол үргэлжлээд явж магадгүй. Магадгүй миний бодлоор 18,650 18,700 ч өсөж магадгүй. Яг дөнгөж 7 хоногийн 1-р 2 дахь гээд яг нөгөө мэдээ гартал 3 дахь өдрөөс эхлээд нөгөө ADP non-farm employment change гэж мэдээ гараад эхэлнэ шүү дээ. Тэр хүртэл бол иймэрхүү өсөлт орж ирж магадгүй. За тэрнээс хойш бол ер нь би бол short тал руугаа эрсдэл гаргах сонирхолтой байна. Тэгэхээр эндээс бол short арилжаанд орж үзнэ гэсэн үг. Тэгэхээр эрсдэл өгөөж явж гисэндээ их ер нь дажгүй swing арилжаа болох байх. За Fibonacci 78.6-аас дээш гараад ирэх юм бол stop loss аваад арилж байгаа хаана. За харин target бол ер нь дараачийн lower low хийгээд явнаа л гэж үзэн шүү дээ тийм ээ. Нэг ийм low targetтай short арилжаа хийя гэсэн сэтэл бол надад байна. Окей. За тэгээд өнгөрсөн 7 хоногт би та нарт юу хэлж ирсэн бэ гэхээр энэ Dow Jones US 30-ийн ханшийн байдлыг сайн ажиглаарай гэж хэлж ирсэн те. US 30 хэрвээ эн чинь өнгөрсөн 7 хоногт зөндөө өсчихсөн. Nasdaq болохоор бишээ унчихсан байсан. Nasdaq болохоор унчаад буцаад өссөн шүү дээ. Гэтэл US 30 бол унчаад буцаж өсөөгүй зүгээр ингээ consolidate хийгээд байжсэн. Тэгэхээр би юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хэрвээ US 30 нь үргэлжлээд хүчтэй унчих юм бол Nasdaq бас унах магадaltaй шүү гэж хэлж ирсэн. Энэ бол нөгөө индекс хоорондын хамаарал байх нь байна. US 30 Nasdaq бүгд л адилхан Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжж байгаа хувьцаанууд байгаа тийм ээ. Тэгэхээр одоо нэг нь нөгөөгөө татах, нэг нь нөгөөгөө дэмжих ийм үйл явц бол индексүүд дээр бол байнга явагдаж байгаа. Тэгэхээр индекс дээр юу болсон бэ гэхээр за сая 5 дахьын хөдөлгөөнч гэсэндээ ер нь бол Dow Jones бол 5 дахьд бол нэг айхтар унаагүй шүү дээ. Nasdaq л унаад байсан. За тэгээд Dow Jones эерэг байгаад байсан учраас өсөлт гарчсан учраас бас магадгүй Nasdaq дээр 5 дахь өсөлт орж ирсэн байх боломжтой. Харин өнгөрсөн 7 хоногт яасан бэхээр Dow Jones консолидейт хийж хагаад унаад явсан. Энэ үед Nasdaq өсөлттэй байж байгаа дагаж унсан. Тэгэхээр дараа 7 хоногч гэсэндээ бид нар Nasdaq-ыг арилжахын тулд ерөнхийдөө Dow Jones яах нь уу, энэ US 30 ер нь ямар хөдөлгөөн хийх нь үү гэдгийг харж ах хэрэгтэй.
Миний лав US 30-ыг харж байгаа үндсийг ямар ч байсан нэлээд хүчтэй уналтын давлгаа яваад дуусчлаа гэж харсан. Эн чинь өмнөх нөгөө уналт явчаад бүтэн өсөлт явчаад за энэ уналтыг баг бүтэн буцаасан энэ өсөлтийг бүтэн буцаасан уналт орж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо хэсэг хугацаанд ерөн жоох юм консолидейт хийсэн байдалтай тэгэл ингэжсэн нэг унаал буцаж өсөөл нэг иймэрхүү жоохон заваарсан юм болчихвол гэж би US 30-ыг харж байна. Тэгэхээр Nasdaq дээр болохоор нөгөө энэ өсөлтийг чинь бүрэн унагсан уналт бол байхгүй байгаа шүү дээ. Энэ 4 сарын 22-ноос эхэлж өссөн тийм ээ. Тэгвэл US 30 мөн ялгаагүй 4 сарын 22-ноос эхлээд өссөн. Тэгвэл US 30-ын өсөлт бүрэн унчсан байгаатай бол Nasdaq дээр болохоор тийм болоог байгаа гэдэг тийм. Тэгвэл магадгүй нөгөө эрсдэл өндөржөөд одоо CPI жишээ нь өндөр гараад инфляц өндөр ингээд заагаад за non farm payroll ч гэсэндээ ингээд өндөр заагаад ирэх юм бол эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд буюу технологийн хувьцаанууд уналт үргэлжлээд явах боломжтой. Харин US 30 буюу илүү одоо тогтвортой, ноогдлаа шиг өндөртэй энэ 30 компани индекс бол нэг айхтар уналтч байхгүй, өсөлтч байхгүй ингээд консолидейт хийсэн байдалтай байж иж магадгүй баха. Тэгэхээр илүү US 30 гэхээс илүүтэй ер нь дараа 7 хоногт би жоохон Nasdaq дээр ач холбогдол өгье гэж бодоод байгаа. За та нар маань өөрсдөө S&P 500-ийнхаа дүн шинжилгээ хийж нүз. Би бол Nasdaq болон US 30-ыг ярьдаг тийм ээ. За GBP JPY пүүч 200 руу хурж ирчээ. Энийг бол арилжах маш хэцүү залуучууд да. Эндээс одоо short орвол дахиад higher high хийгээ яваад иж болно. Long орох юм бол pull back-н дээр орчиж болно. Тэгэхээр энийг бол нэг арилжах гэдэг шаардлага байхгүй шүү гэж зүгээр хайчих. Тэрний оронд USD JPY арилжаад явжсэн зүгээр. За биткойны талаар ярилцъя хэдүүлээ. Биткойн ерөөсөө л нэг ийм consolidation дотор л яваад байгаа. Уг нь бол ийм сайхан bullish pattern matrix сэтлээд дэш өсөө гараад ирсэн шүү дээ тийм ээ. За тэгчээд тэгвэл бүр ингээ урт цагаар харахаар ийм зураг харагдав. Өсөлт явсан. Одоо энэ оройнуудыг холбохоор ийм ерөөсө consolidation л орой харагдаад. 3 удаа дээрээ ингээд орой хийцэн. Доороо болохоор харин 2 ёроолтой. Магадгүй шүү хэрвээ CPI мэдээ муу гараад за ингээд non farm payroll мэдээ муу гараад ер нь зах зээл тэр чигээрээ индексүүд ч гэсэндээ алт ч гэсэндээ уналт орж ирэх юм бол биткойн ийм уналт орж ирэх боломжтой. Дахиад 55 мянга руу. Гэхдээ тэрнээс өмнө бидэнд consolidation байна. Ямар consolidation яваад байна вэ гэхээр нэг юм гурвалжин яваад байгаа. 2 ёроолтой. За ийм оройтой юм гурвалжин болол явчих. Тэгээд яг ингээд энэ гурвалжинг бүрэн гүйцэлдүүлэхүүгээд харахаар дахиад нэг орой хэрэгтэй байдаг. 1 2 3 дахь орой хэрэгтэй байдаг. Тэгэхээр магадгүй ханш дахиад 69 мянга руу өсөж магадгүй. Маргааш нөгөөдөр тий нөгөө Nasdaq pullback хийгээл нэг 7 хоногийн өсөлтөөр эхлүүлдэг шүү дээ тий. За тэгчээд харин эндээс гурвалжин чи их атраматай өсөж ирээд нэг ингээ сэтэлж байгаа юм шиг гарч ирээд fake out хийж магадгүй. Тэгэнгүүтээ доошоо явчих магадгүй. Тэгээ дахиад доошоо сэтэлж байгаа юм шиг fake out хийж магадгүй. Тэгчээд ийм хөдөлгөөнөөр орчихно. За тэрнийхээ дараа харин жинхэнэ дээшээ юу доошоо юу гэдэг хөдөлгөөн хийх болов уу гэж харж байна. Тийм магадлал бол надад харагдаад байна. Тэгэхээр яг ингэж явчихгүй ч биш магадгүй л те. Гэхдээ миний өнгөрсөн хугацааны туршлагыг ингээд харахад бол ийм хөдөлгөөн маш их явдаг. Тэгэхээр ийм хөдөлгөөнд хуурагдахгүй шиг болгоомжтой байгаараа харин энэ тэ fake out-н дээрээс нь short арилжаад орох. За магадгүй дахиад энэ fake out-н дээрээс нь long арилжаад орох боломж бол байж болж байна. Long арилжаа. Окей.
ийм хоёр арилж бол биткойн харагч байна. Тэрнээс наан бол нэг арилжаа хараад байгаа зүйл бол алгаа. 5 сарын 20-оос хойш ингээд consolidation орчихсон 2-7 хоног явж байна. За Ethereum-ийн ETF бол батлагдсан тий. За ETF батлагдаад тэгээд ер нь дахиад ийм шийдвэргүй байдал руу яваад орчихсон. Тэгэхээр өмнө нь бол биткойны ETF батлагдсны дараа бол хүчтэй уналт орж ирчээ. Тэр уналт бол fake out болоод үргэлжлээд өсөд явчихсан. Тэгэхээр Ethereum дээр бас нэг тодорхой хэмжээний уналт ороод ирчээсэй л гэж хоёрхан зүгс хүлээгээд байна. Ядаж энэ Fibonacci 0.5 түвшин рүү нэг унчаад тэгэх юм бол энийг худалдаж авах боломж болгоод авчмаар байгаа. За өнөөдрийн market overview бол нэг энэ хүрээд өндөрлж байна. Өнгөрсөн 7 хоногийн дүн шинжилгээ ерөнхийдөө хിവэрээ яваа. За нэг айхтар хөдөлгөөнүүд бол зах зээл дээр индексүүдээс бусд нь бол орж ирсэнгүй. Тэгэхээр дүн шинжилгээ ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн market overview-тэй хамт адилхан байгаа. За нэг баяртай зүйл юу вэ гэхээр манай Botforex вебсайт шинжлэгдсэн байгаа. За 4 хэл дээр гарсан. Англи, Орос, Тайван гэнэ уучлаарай, Таиланд, тэгээд монгол хэл дээр гарсан байгаа. Тэгээд ороод танилцаарай. Манай шинэ бүтээгдэхүүнүүдийг бас та нар олж харах болгон. За жишээ нь negative balance protection гэх те. Мөн одоо widespread protection гэх мэтчлэн бид нар шинэ бүтээгдэхүүнүүдийг оруулж өгсөн байгаа. За мөн ер нь дансны тайпууд чинь ямар учиртай, яадын. За тэгээд энэ дундаж спред, хамгийн бага спред ер нь ямар байх юм гэж. Жишээ нь манай одоо Forex дээр бол манай Pro дансны спред, дундаж спред бол евро доллар дээр ердөө 0.2 байх нь шүү дээ. Харин стандарт данс байх юм бол 1 байх нь байна. Swap free буюу манай нэг ямар ч swapгүй данс байх юм бол 2.2 гэдэг ингээд байх нь байна. Та нар ороод мэдээллүүдэд хараад бас танилцаарай. За мөн C-Trader платформ дээр яаж дансаа нээх юм, тийм ээ? За цаашаа энэ партнершип хөтөлбөр байгаа. Яаж манай партнер болох юм? Яаж бас одоо илүү их мөнгө зах зээл дээрээс олох боломжтой юм? Хэрвээ одоо та нар бас одоо trader influencer буюу бусдад бас яаж арилжахыг заадаг, за бусдад бас нөлөөлж чаддаг бол магадгүй манай брокер дээр тэр хүмүүс чинь бүртгүүлэх юм бол та нар бас ингээд ийм сайхан commission авах боломжтой. За deposit bonus ямар учиртай, яадын ингээд бүх мэдээллүүд бол вебсайт дээр бол шинжлэгдээд тавигдсан байгаа шүү. За мөн энэ for clients гэдэг хэсэгт бол тий trading hour байгаа, economic calendar орсон байгаа, trade calculator буюу арилжаанд орох өмнөх бүх юмаа одоо бодох тэр бодолтууд орсон байгаа. За мөн currency converter гэдэг хүссэн валютууд руугаа бол одоо шилжүүлэх ийм бас юу хүртэл орчихсон байгаа. Тооцооллууд хүртэл орчихсон байгаа. За тэгээд ийшээгээ sign in хийгээд бүртгэлтэй хэрэглэгчд маань бол ороод сайхан арилжааныхаа нөгөө тэмцээнд орох бол дансаа нэгээд тэг оролцоорой. За тэгээд та нартай амжилт хүсье. Happy trading.